Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу шинэ өдрийн мэнд. За өнөөдрийнхөө дугаараараа салж явахыг хүсэгч эхнэрийн синдром гэдэг талаар ярина. За энэхүү нийтлэлийг Америкийн relationship therapist, coach, зохиолч Мишель Винер Дэвис бичсэн байгаа. За энэ коуч зохиолч маань өөрийн хийсэн судалгаан дээр үндэслээд энэхүү нийтлэлээ бичсэн. Энэ нь их олонний таашаалд хүрсэн. За түүний судалгаагаар бол Америкт салалтын 3/2 нь эмэгтэй хүн салах өргөдлөө өгснөөр болдог байна. Нөхөртөө гэнт салах саналаа өгсөн нь ихэнх хувийн эзэлж байжээ. Ихэнх эмэгтэйчүүд эр нөхрөөсөө он жилийн туршид өөрт нь цаг гаргаж өөртөө их дотн сэтгэлийн үүднээсээ ингээд харилцаатай байхыг хүсдэг боловч үүнд нь эр нөхрүүд нь цаг зав гаргадаггүй учраас эхнэрүүд салах өргөдөл салах санал тавьдаг байна. Эр нөхрүүдийн хувьд яагаад хамтын харилцаанд идэвхгүй болдог вэ гэхээр тэдэнд секси болон бие махбодын хэрэгцээгээ хамтрагчаасаа хангалттай авч чадахгүй улмаас үүнээсээ болоод эрчүүдэд эхнэртэйгээ сэтгэл хөдлөлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлээд авч явах сонирхолгүй болдог. За энийг ингээд бүгдээ дэлгэрэнгүй авч ярьцгаая. За ихэнх гэрлэлтэнд айлч улсад ихэнх үедээ ихэнх шатанда бүх зүйл сайхан байдаг. Энэ үед хосод өөр хоорондынхоо ижил төстэй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж анхныхаа хүүхдийг хамтдаа өсгөж хоёр талаасаа үүрэг хариуцлагатайгаар сайхан амьдардаг. Гэтэл амьдралд тун удалгүй өөрчлөгдөж ирэхээр үүрэг хариуцлага нь нэмэгдээд ирэхээр үнтэйгээ зэрэгцээд хувь хүний өөрийнх нь сонирхол нь бусдынхаас илүү чухал болж ирдэг. Хамтын харилцаагаа анхны шигээ нэн тэргүүд тавихаа болдог. За энэ үед хосууд сэтгэлийн хөдлөл болон бие махбодын дотн байсан анхны тэр харилцаа нь баг багаар буурч эхэлдэг. За ингээд эхлээд эмэгтэйчүүд эхнэрүүдийн хувьд энэ үед юу хийж байдаг талаар ярив. За эхнэрүүд анхныхаа энэ хуучин харилцаагаа сэргээхийн тулд эр нөхрөөсөө хамтдаа цагийг өнгөрөөж сайхан дотн сэтгэлээсээ харилцан ярихыг хүсдэг. Гэтэл ихэнх эрчүүд үүнийг нь үл тоомсруулдаг. За зарим эмэгтэйчүүд энэ харилцаагаа сэргээх хүсэлтэд удаа дараалан дахин тавьдаг ч энэ нь нэмэр болдгоо бөгөөд улмаар энэ хүсэлт нь гомдол болж хувирдаг. Энэ олон гомдол нь олон давтамжтайгаар явагдаад ирэхээр уурлаж нэг, зэвүүцэж нэг ийм байдлаар илэрч гарч ирдэг. За энэ нь хамтын харилцааг сайхан болгодог, харин эрчүүдийг бүр цааш нь холдуулдаг. За ингээ он жил өнгөрөх тусам эмэгтэйчүүд үүндээ бууж өгч гомдол хийхээ болдог. Тэгээд эхнэрүүд энэ үед өөрсдийнхөө энэ өөрт нь утахгүй байгаа байдлаас гарах өөрийн гэсэн төлөвлөгөөгөө зохиодог. За энэ нь юу вэ гэхээр хүүхдүүдээ өсөж том болоод явхаар нь би бас явна, сална гэсэн бодолтой болно. Эсвэл өөрийг нь сэтгэл зүйн хувьд нь сайн ойлгодог, сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж чаддаг тэм шинэ хүнийг олж аваад салж явна гэж бодно. Эсвэл би санхүүгийн хувьд өөрийгөө аваад явах чадвартай болохоор сална гэх мэт юм төлөвлөгөөнүүдийг гаргаж ирдэг байна. За эдгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь их олон жил шаарддаг тул эмэгтэйчүүд дотроо юм чимээгүйгээр дотроо их зовл шаналж он жилүүдийг өнгөрөөдөг. Тэгээд хамгийн бага хүүхдээ гэрээс гараад явхад өөрийгөө санхүүгийн хувьд аваад явах чадвартай боллоо гэд ирэхээр шинэ хамтрагчийг олж нөхөртөө салах хүсэлтэй гинт тавьдаг. Эхнэрний олон жилийн өмнөөс гомдол гарахаа болсныг нь эр нөхрүүд нь болохоор
чимээг байна гэдэг чинь бүх юм сайхан байна гэсэн үг гэж ойлгодог. Эхнэрийнхээ энэ гинтийн салах саналыг тэд их цочрогдож сэтгэл уналтайгаар хүлээж авдаг. Тэгэд гэрлэлтэд аврахын тулд юу ч хийхээс буцахгүй бэлэн байдаг. Гэтэл энэ нь ихэнх эмэгтэйчүүдэд аль хэдийн хитрхи оройтсон, хитрхи жижигхэн зүйл байдаг. За ингээд эрчүүд болон эр нөхрүүдийн хувьд яагаад хамтын харилцаанд санаачлахгүй болдог талаар ярив. За үүнийг ярихад хүүсний ялгааны тухай ярих боловч зохиолч маань энэ дээр love language гэдэг зүйлийг онцгойлон тодорхойлгож гаргаж ирсэн. За love language гэдэг маань тухайн хүний хайрыг хүлээж бусдаас мэдрэж авах арга зам, бусдад хайраа өгөх тийм арга замыг love language гэж байна. За энэ нь хүн болгонд өөрөөр ялангуяа эмэгтэй эрэгтэй хүүсний ялгаан дээр эрс-тэсээр гарч ирдэг. За ихэнх эмэгтэй хүн хайрын мэдрэмжийг хажуудах хамтрагч нь өөрт нь тусгаалan цаг гаргаж өөртөө сэтгэлийн дотор нь яриа өрнүүлэхэд энэ хайрыг нөгөө хүнээсээ мэдэрч авдаг байна. Гэтэл эрчүүдийн хувьд бие махбодороо хүрэх секс их байдлаар хайрыг хажуудах хүнээсээ мэдэрч авдаг байх нэ. Энэ нь тэдний love language. Гэтэл эхнэр нөхөр хоёрын love language нь өөр байдаг нь гэр бүл салах гол асуудал биш гин. Хичнээн сайхан ааж жаргалтай гэр бүл ч гэсэн өөр гэсэн love languageтэй ч гэсэн энэ хоёр хоос маань харилцан бие бинийгээ ойлголцоод хайрлаад ингээд ааж жаргалтай яваал байдаг гэж байна. Тэгвэл гол асуудал нь юу вэ гэхээр хосууд бие биенийхээ энэ love language олж таньж мэдээгүй. Эсвэл энийг хоорондоо ярилцаагүй ус болдог байх нь. За эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүн хизээ өөрийгөө би хайрлагдахгүй байна, би үнэлэгдэхгүй байна гэсэн мэдрэмжийг аваад ирэхээр нөгөө хамтрагчтайгаа love language яриа болж эхэлдэг гэн. За хоёр талаасаа хэн нь өөрчлөлт алхам хийхийг хүлээгээд байдаг. Тэгээд эцэстээ энэ гэр бүлийн терапевт руу явах юм уу эсвэл салахад хүргэдэг байна. За эмэгтэйчүүд ихэвчлэн секс хийхийн өмнө эсвэл бие махбодоор хүрэлцэхийн өмнө эр нөхрөө өөртөө эхлээд сэтгэлийн гүнээсээ сэтгэлийн дотроосоо ингээд дотн ярихыг харилцахыг хүсдэг. Гэтэл нөгөө талаас эрчүүд нөхрүүд нь эхлээд секс хийж бие махбодынхаа хувьд ингээд хүрэлцэж хүч авсныхаа дараагаараа их нэртэйгээ цаг гаргаж гэр бүл өөр хүүхэд амьдралынхаа талаар утга учиртай яриа өрнүүлэх сонирхолтой байдаг. За хэрв эр нөхөр нь өөртөө цаг гаргаж сэтгэлийн дотн яриа өрнүүлэхгүй бол эмэгтэй хүн секс хийхийг хүсдэг. Эхнэр нь өөртөө ингээд секс хийх хүсэлгүй болохоор эр хүн багаар хамтын харилцаанд ингээд айжмаар анхаарал тавихаа болдог. Ингээд хоёр талын хариу үйлдэл нь хамтрагчийнхаа бие биенийхээ хамаг болохгүй зан чанар сөрөг үйлдэлүүдийг ингээд өдөөн гарган бий болгодог. За эр нөхрөд их нэртэйгээ харилцаагаа дахиж сэргээхийн тулд дотносхийн тулд их нэртэй сэтэн хайж бие гарт нь хөөрч хоол хийж яхад нь тэрж авах секс хийх гэж оролцдог. Гэтэл эхнэрүүд нь энийг өөрийг нь өөртөө сэтгэлийн дотн холбоо үүсгэх гээд байна, өөртөө секс хийх гээд байна гэдэг үднэс олж харж чаддаг. Яг энэтэй адилхан эхнэрүүд бас нөхөртөөгөө сайхан холбоогоо сэргээх гээд ингээд сэтгэлийн дотн харилцаагаа яриад үүнээсээ улбаалаад ингээд секс хийхийг ингээд уурхад энийг нь бас эр нөхөр нь ингэж олж харж чаддаг. Ингээд эр хүн эхнэрээсээ сексийн татгалзал авахаараа тэд би хүсэгдэхгүй байгаа юм байна. Би хайрлагдахгүй байгаа юм байна. Би секслэг биш юм байна. Би чухал биш юм байна. Би маскулин биш юм байна гэдэг мэдрэмжийг авч сэтгэл зүйн хувьдаа юм тийм стресст ордог.
За ихэнх эмэгтэйчүүд маань одоо relationship coach-осоо ингэж асуудаг. За нөхөр маань юм л бол секс хийх гээд дайраад ах юм. Ганц боддог юм л секс их. Ер нь энэ эрүүл биш байхаа. Яагаад би одоо надад цаг зав зарцуулах эрхийг эннээс авахын тулд би энтэй одоо секс хийх ёстой юм бэ гэж асуудаг. Тэгэд үүнийг нь эргүүлээд одоо терапевт маань ингэж асуусан байна л да. Хэрвээ танаа нөхөр чинь надаас ингэж асуувал яах вэ? Эхнэр маань зөвхөн ярихыг л хүсэх юм. Би ерөөсөө ойлгохгүй юм. Яагаад би түүнтэй сексийн дотн харилцаатай байхын тулд заавал түүнтэй эхлээд ярих ёстой юм бэ? За тэгээд эцэст нь зохиолч маань case closed ад жаргалгүй эмэгтэй маань өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа эр нөхрөө орхиж явах нь гэр бүл саллтын үндэс гэдэг нь үнэн боловч энэ нь нэг талаас харвал өрөөсгөл зүйл гэж хэлсэн. За зөвхөн одоо эмэгтэй хүн хамтын харилцаагаа голчлон удирдаа залаад явах хэрэгтэй гэдэг байсан маань одоо үгүйсгэж байна. Одоо эр хүн ч гэсэн энэ хамтын харилцаанд адилхан үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй юм байна. За ингээд тухлан сууж цагийг хамтдаа өнгөрөөсөнд баярлалаа. Тэгээ комент дээр эр хүнийхээ талаас та үүнийг юу гэж бодож байна? Эмэгтэй хүнийхээ талаас та үүнийг юу гэж бодож байна гэдэг сэтгэлдээ бичээрэй. Ингэснээрээ бид нар одоо өөрсдийгөө би эндээ зөв ойлгуулах нэ. Ингээд хорвоогийн бүх эрэгтэй эмэгтэй хүмүүс энийг үзтэл шеэр хийгээрэй. Дараагийн дугаар хүртлээр баяртай.